Сайн байцгаана уу? Янчмаач утман байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. За би өнөөдөр их сонирхолтой нэгийг бодууштай подкаст хийж байгаа. Тэгээ та бүхэн анхааралтай сонсороо. Хаадын дэд 4-р бүлэг 1-р иш үзүүлэгчийн хөвгүүдийн эхнэрүүдээс нэг эмэгтэй Илияш руу хашгиран таны зарц болох миний нөхөр нас барсан бөгөөд түүнийг эзнээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Зээлдүүлэгч миний 2 хүүхдийг өөрийн болоо болгон авахар ирсэн юм гэжээ. Тэгэхээр энд байгаа харахаар Илияшагийн шав иш үзүүлэгчдийн хөвгүүд буюу түүний сүнслэг охид хөвгүүд гэж байж болдог. Тэгэхээр тэрний нэгэнд эхнэр нь Илияша дээр ирсэн байна л да. Тэгэхээр харамсалтай нь энэ хүн цагаасаа ирж нас барсан байна. Таны зарц болох миний нөхөр нас барсан гэж хэлж байгаа. Тэгэд энэ эмэгтэйн дайралтыг харах юм бол нөхөр нь нас барсан. Дээрс нь үр зээлтэй байгааз. Тэгэд яад бол зээлдүүлэгч нэрээд үр зээлээ төлж чадахгүй болохоор нь 2 хүүхдээ навж боол болгохоор хэцүү байдалд оруулсан гэсэн. Тэгэхээр миний хичээл дээр орж иж байгаа хүмүүс харахаар эмэгтэй нөхөр нас барсан, хүүхдүүд нь өвчтөө, өөрөө өвчтөө, хүүхдмөр хүнд өвчтөө, дээрээс нь санхүүгийн асуудал байхгүй ч гэдэг маш хэцүү санхүү мөнгө байхгүй байраас хүүхдгэд тулсан гэх мэтчлэн олон ийм зовлонгууд байдаг. Ингээ харахаар ерөн чөтгөр бол нэг хазаасан дээр нь түлхдэг газар унтсан байдал нь дээр нь дэвсэлдэг тийм байдал байна. Энийг Бурханаас ирсэн гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл хэрэг үнэхээр Бурханаас ирсэн бол Илияша Бурханы эсрэг зогсож чадахгүй. Яагаад гэвэл энэ чинь Бурханы хүн, Бурханы юу хийснийг л хийн. Тэгэхээр Бурхан чамааг ингэж шийдгсэн байна. Чи яв гэж хэлээг байгаа. Эсрэгээр нь Илияша түнд чиний төлөө би юу хийх ёстой вэ гэж сууж байгаа. Гэр чинь юу байгаа надад хэлээч гэв. Ингээд тарахаар Илияша мөнгө санхүү чи мөрийн дарчиг гэж хэлээг байна. Эсрэгээр нь гэрт чинь юу байгаа юм бэ гэж хэлж байгаа. Тэгэхээр үнэхээр энэ хүний хувьд бол Бурханы ингээд үржүүлгийг харах юм бол дандаа чамд юу байгаа гэж асуудаг байгаа. Тэгээд нэг удаа би Бурханаас эдийн засаг санхүүгтэй холбоотой залбирал хийгээ байж байгаад эзэн туслаач гэдгсэн чинь би чамд хангалттай хийх өгсөн авдраа авах гэж хэлсэн байгаа. Авдраа авах гэдэг нь чамд мэдлэг чадвар өөрт байгаа юмудаа сайн ухаач гэж хэлсэн үг. Тэгэхээр тэрнтэй адилхан бас бид нар заримдаа тэр байгаа юмудаа нөхцөл байдлаас хардаггүй байж байгаа. Яг энэ хүний хувьд болохоор үнэхээр нэмэгтэй зөвхөнгөө бараад Илияшад ирсэн гэсэн үг. Тэр эмэгтэй шивгчэнд нь нэг ч вар тосоо зур юу ч байхгүй юм. Тэр үнэхээр иш үзүүлэгчийг пүндэлж байгаа. Нэгдүгээрт нь тэгээд байгаа юмаа хэлж байгаа. Вар тосоо зур юу ч байхгүй. Тэгтэн Илияша явж бүх гүршүүдээс олон цав суулгыг буюу хоосон цав суулгыг зээлж авдаг. Битгий цөөхөн сав аваараа тэд дотог шорж өөрийнхөө болон хүүгүүдийнхээ араас хаалга хааж идгэр бүх савнуудаа зүтхэн ээж дүүрснийг нь хажууд дэш тавих ёстойг. За ингээд Илияша сонин даалгавар өгч байгаа. Зүгээр мөнгө өгчхийн оронд эцгээр нь байгаа юмар нь үржүүлэх асуудлыг хийж байгаа. Тэгэд хөршүүдээс олон цав суулгыг хоосон цав суулга аваараа гэж даалгавар өгч байгаа. Тэгээд даалгавар нь маш нарийн байгаа. Зээлж ав шүү, буцааж өгнө шүү гэдгээд битгий цөөхсөн цаг аваараа, олныг аваараа гэж. Тэгээ өөрийнхөө болон хүүхдүүдийн араас хаалга хааж идгэр бүх сануудаа цутгын ээж дүүрсийг нь хажууд дэш тавих ёстой гэв. Ингээд тэр эмэгтэй Илияшаг орхин явж өөрийн болон хүүхдүүдийн араас хаалга хаав. За ингээд сав суулгаа цуглуулсан байна. Хүүхдүүдтэйгээ найз нөхдөд гудамж саваасаа яваад дээрэс нь яг иш үзүүлэгчийн хийсийг дагаж хийж байгаа. Энэ хүн ийшээ дэшээ бодож хийдгүү. Заримдаа хүн ингээд заавар өгөхөр яг эсрэгээр нь хийх юм уу эсвэл огт хийхгүй байх эсвэл өөрөөхөө орлуулж хийх тийм тохиолдол байдаг. Энэ бол эмэгтэй яг л зааврыг дагсан байгаа юм л даазуулж. Тэд түүнд авчир тэрээр цутган хийж байлаа. Савнууд дүүрэхэд тэрээр хүүдээ хандан надад өөр сав авчирж өгөөч гэсэн хүүн түүнд өөр сав алгаагүй. Тоосч гарахаа боллоо. Савн дүүрэхэд тэр тоос гарахаа болж байгаа. Дараа нь тэр эмэгтэй ирж Бурхны хүнд хэлсэн. Тэр энэ эмэгтэй ингэж боохон цав дүүрэнд бахан тостой болцсонгоо дараа бас юу хийхээ мэдэхгүй л байгаа. Тэгээд л дахиад яасан байна. Нөгөө иш үзүүлэгтэрээ дахиж очсон. Шийдэл гуйгаад дахиж очсон байгаа. Бурхны хүнд хэлж байгаа. Тэрээр явж тусаа зараад өрөө төлж үлдсээр нь чи болон хүүгүүчийн амьдарч болно гэв. Энүүд иш үзүүлэгч шийдэл өгч байгаа. Яваа буцаж яваад тосоо зас гэж байгаа. Тэр энэ хүмүүс зүгээр нэг мөнгө үржүүлэхгүй буцаад тэр тос зарах ажил хийж байгаа. Бүр тосоос зарах бизнес хийсэн гэсэн үг. Тэгээд зүгээр ч өрөө төлж байгаа. Үлдсээр нь чи болон хүүгүүчийн амьдарч болно гэж байгаа. Тэгэхээр бүр хангалттай өгсөн гэсэн үг байгааз бэлхэн дөрөв цутхан өгсөн гэсэн. Тэгээ энэ нэмэгтэй хувьд бол супер натурал тийм тос үржүүлдэг юм болж л дээ. Гэтэл бидний ч гэсэн бидний амьдралд үржүүлэх боломжтой тийм аргууд байдаг.
зарим хүмүүсийг энэ дээр бас нэг ялангуяа иш үзүүлгийн бэлэг авьяастай ижүүлэгчээр томилогдсон тослогдсон гэдэг юм уу. Тэр хүмүүсээ үржүүлэх тийм чадвар ашиг байдаг байгаа. Тэгээд зарим хүмүүсийг өрөөчөд тэгээд нөө мэдээж өрөөхөр одоо жишээлбэл би миний залбирсан баг бүхэл хүн өрөөгддөг. Гэхдээ тэр нь угаасаа бурхны тэр одоо өгцөн тослогоо юм байна. Тэс би эртээ сандаа үржүүлээгүй харин эзэн тэрийг үржүүлсэн байгаа. Бурхан тэрийг үржүүлсэн байдаг. Зарим хүнийг үржүүлчихэд би одоо чамайг залбирч үржүүлсэн юм чинь одоо надад мөнгө өг гэд алдраа өөр дөр нь авч тэгээд тэр хүмүүсийг айлгаж ирсэн тохиолдол бас би мэднэ. Тим хүмүүсээс хас хол байгаараа тэгээд хэрв та чи мөнгө өгөхгүй бол би чамайг хараа шүү. Бурхан чамайг хараана. Бүх одоо өгсөн юм аван ч гэдэг юм тэгжилсэн байгаа. Илээшээ энд ямар ч одоо тэр үржүүлсэн тосоосоо аваад ир гэжэлсэн юм юу ч байхгүй гоцтой. Тэгэхээр угаасаа бэлэвсэн ядарсан зовсон хүн л тэр хүн дээр очно үсттэй. Тэгэхээр тийм учраас өөртөө ч гэсэн тэхэнд буруу. Тэр хүн өрөөгөөд нэг одоо тоос өгөх нь бол одоо та хэдийн өөртөөх нь асуудал байгаа. Тэрнээс биш ингэж хүмүүсийг айлгаж ичээх нь бол зөв зүйтэй зүйл ерөөс биш. Тийм хүмүүсээс бас бити айгаараа тэгээд өрөөлөөхөд нь буцааж өрөөвөл мэдээж санаусаа. Гэтэ тэр хүн айлгаад таныг одоо зовоогоод өөрөө нэхэд их юм бол яг тэр жинхэнэ иш үзүүлэгч мөн үгүй юу? Дотор зүрх нь одоо ямар ажиллаж байна? Үржүүлэг нь бурхнаас ирдэг гэдгийг ойлгох хэрэгтэй гэж хэлэх нь ер нь зөвтэй байх гэж бодож байна. Тэгээд эндээс ямар ч ялц харж байгаа юм гэхээр иш үзүүлгийн бэлэг авьяастай бол үнэхээр одоо шийдлийг гаргадаг хүн байгаа. Асуудлыг үржүүлдэг хүн байгаа. Залбирдаг хүмүүс хүн байгаа. Тийм учраас та бүхэн маань ч гэсэн маш иш үзүүлгийн бэлэг авьяастай хүнтэй сүм жуулгандаа хамтарч ажилласаа гэж хүсэж байна. Гэхдээ одоо бие нэг хүндэтгэж ажиллаараа тэгэхгүй одоо ишин даашн хийсэн би одоо иш үзүүлдэг юм чинь одоо мундаг танаас илүү ч гэдэг юм уу тэгж бодож болохгүй. Хүсэх юм бол бурхан илтгэж иш үзүүлдэг байгаа. Тийм учраас одоо бурхныг сонсдлоо гэд одоо та тэр хүнээс илүү болчихно гэж байхгүй. Гэхдээ энэ бүхнийг харах юм бол бие нэг хүндэтгэж хандж байгааг харж байгаараа тэндээ суралцах юм бас зөндөө байгаа шүү. Тэгээ та бүхэн энэ ишлийг уншаад өөртөө бас дахиж уншаад өөртөө ч бас бурхан ямар зүйлийг илчилж өгдгийг хараа. Тэгээд та бүхэндээ баярлалаа.